За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. FIDIC-ийн гэрээ хууль эрх зүйн орчинг ярихын тулд тэзүү мега төсөл гэдэг ойлголтоо нэг мөр өгч. Сангийн сайд маань, тухайн сайд маань сууж байгаа хамгийн гол хүн сууж байгаа учраас энэ ойлголтын нэг мөр зэгцтэй өгчөө гэдэг ингээд дөрвөн юмыг танилцуулна. Мега төсөл гэж юу, яг аль бисаар юу вэ? Тэзүү гэж юу вэ? FIDIC гэж юу вэ? Монголын хууль орчинд яг тодорхой ямар хууль зөрчөөд байгаа гэдэг. Бүр тодорхой судалгаа хийсэн 50 слайд байгаа. Гэхдээ фокуслаад 15 дээр нь ярина. Яг тэгвэл өнөөдөр хүнд аж үйлдвэрийн яам, барилгын яам, эрчим хүчний яам бүгд өөр ойлголт, өөр их зүйтэй яваад идэг. Олон улсын зарчмаараа нэг явах юм дээр. За хамгийн эхлээд ярихад мега төсөл гэж юу юм бэ гэвэл олон улсын Америкийн гэрээг дагаж мөрдөх хөтөлбөрийн албан ёсны холбоогоор 1977 онд гарснаар бол 35 сая доллароос дээш гэрээг мега прожект гэж нэгэв. Гэхдээ орчин үед бол ерөнхийдөө бол 1 тэрбум доллароос дээш төслүүдийг хэлээд байгаа. Гэхдээ мега төслүүдийн нэг гол онцлог нь урт хугацааны иргэдийн амьдралыг өөрчилдөг, нөлөөлдөг. Одоо жишээлбэл метро бариад цаашаа 100 жил 200 жилийн дараа байж лээ. Тухайн орон нутагта их хэмжээний өөрчлөлт, нийгмийн өөрчлөлт авчирдаг төслүүдийг л мега төсөл гэж хэлээд байгаа. Албан ёсоор бол 35 сая доллар гээд одоо сүүлдээ бол 1 билион доллароос дээш хэлээд байгаа. Мега төслүүдийн нэг оролцоо нь multi stakeholder engagement буюу маш олон талыг оролцуулдаг. Бүх яамдууд оролцож ийж энэ өөрөө мега төсөл болдог. Ур ухаан, ур чадвар гэхээс илүү олон хүний нийцэл, олон талын оролцооны шийдлэр ингэж бүтэж явдаг ийм жишгүүд байдаг. Дэлхийд дээр ирж байгаа мега төслүүдээс гэвэл 600 тэрбум, 500 тэрбум доллароос гээд ингээд яригдж байгаа. Энэ ном одоо бест селлер болж байгаа. Энэ сүүлд 16 мянган дэд үтцийн том төслүүдийг 25 бүлгээр нь ангилаад хийсэн судалгааны бичиг баримт. Монгол хэлээр орчуулсан байгаа ном гэхээсээ илүү судалгааны бичиг баримт учраас таад эндээс уншууд ойлголтуудыг аавна. Алдаа оноотоо ямар алдаа оноо байсан? Сиднейгийн Опера Хаус, Америкийн Пентагон яаж бүтцэн, Нью-Йорк хотын Empire Building яаж хийгдсэн, ямар алдаа оноо байсан ингээд алдаа оноотоо бүгдийг бичсэн байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг мега төслүүдийн хамгийн гол онцлог юм нь олон талын эв нэгдлэр нэг ойлголттой хийх хэрэгтэй гэсэн үндсэн зарчим байдаг. Тэгээд мега төслүүдийг ингээд харж байхад 16 мянган мега төслөөс харж байхад төсөвтөө дууссан 47% нь байдаг юм байна. 16 мянгаас шүү. Яг төсөвтөө дуусаад цаг хугацаанд дууссан 8%. Тэгээд төсөвтөө дуусаад цаг хугацаанд дуусаад чанараа барьж чадсан 1% хүрдэг. Энэ өөрөө мега төслүүдийн онцлог. 16 мянган мега төслийн онцлог. Тэгэхээр энэс юу гэж хэлэх гээд байна вэ? Ягаад мега гэж хэлээд байгаа юм? Бүх талын оролцоо чухал, бүх яамны оролцоо чухал. Нэг хүнээс хамаардаггүй, тийм ээ? Төсөөлөгдөөгүй, хүндрэлтэй. Одоо манай барилгын хуулийн дээр өндөр түвшилтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм төслүүдийг хэлдэг учраас ийм хүндрэлүүд гардаг гэдэг ингэ дэлхийн статистик гэж байна. Тэгэхээр бид нар бас анханасаа энэ мега төслүүдийг хийхэд ийм хүндрэлүүд гарах нэ. Төсөв талаасаа ингэн, хугацаа талаасаа ингэн, чанар талаасаа ингэн гэдэг ийм бас уншаад ойлгол бас хүлээлттэй нэгдсэн ойлголттой болно. За энэ зүгээр яг бодит хэрэгжсэн нэг мега төслийн Монгол дээр хэрэгжсэн төслийн зүгээр жишээ байж байгаа. 3 хууль ингээд дамж ирсэн. Ашигт малтмын тухай хууль, барилгын тухай хууль, эрчим хүчний тухай хууль гэдэг. Тэгээ 3 хууль дамнаад нэг төсөл хэрэгждэг учраас 3 хуулийн дээр өөр зохицуулттай. Зураг төсөл гэж юу юм, барилга гэж юу юм, улсын комисс юу ингээд өөр зохицуулттай ингээд хүндрээ явчихдаг. Тэгэхээр том мега төслийг хөвгөд олон пакэж буюу багцуудад хуваагдаад багц дээр нь яам дээр өгөх хэрэгтэй болдог. Тэгэнгүүт буцаагаад хуулиудынхаа олон заалттай ингээд холбогдоо явчихдаг юм мега төслийн онцлог байна. За хоёрт нь тэзүү. За тэзүүн дээр яг нэг ойлголт авахгүй бол бүх яам, бүх мэргэжлийн хүмүүс өөр ойлголттой байдаг. Монголд барилгын нэг өөр ойлголттой, замын нэг өөр ойлголттой, хүнд үйлдвэрлэлийн нэг ойлголттой ингээд байгаад байдаг. За тэзүү гэж яг ямар бичиг баримтыг хэлээд байгаа юм бэ гэд бүгдээрээ мэдж байгаа. Энэ бол зүгээр энэ амьдрах юм уу амьдрахгүй юм уу гэдгийг тооцоолж байгаа. Тэзүү хийгдэж болно. Тэзүүнийхээ үр дүнгээр энэ төсөл ашиггүй гэж гарч болно. Тэр бол хэвэн. Тэгээд тэзүүний бичиг баримт за энэ төсөл ашиггүй юм байна гэдэг тэзүүний бичиг баримтанд дуусч болно. Энэ бол хэвэн зүйл. Тэгэхгүй бол ингээл манайхан нөө тэзүү гэдгийг ойлгохгүй байж байгаа. Тэзүү хийгдчихээр заавал энэ хийгдэх ёстой бичиг баримт мөнгө үрчлээ гэдэг. За тэзүү хоёр үе шаттай. Pre-feasibility буюу урдсан тэзүүгээр эхлээд судалгаануудыг гаргаж өгөө захиалагч сонголтыг өгдөг. За энэ 4 сонголт байна, 5 сонголт байна. Алийг нэг ингэдэг. Тэгээд захиалагч энүүгээр нь цаашаа наривчл судуулаа гэд наривчсан тэзүүр ордог. Энийг бол detailed feasibility study гэж хэлдэг. Тэгээд detailed feasibility study дотор 3 зүйлийг л онцолж тэзүү гаргаж ирдэг. Энэ техникийн шийдлийг гаргаж ирдэг. Концепт зурагтай. Зураг байдаг. Тэгээд төсвийг гаргаж ирдэг. Томсгосон төсвөө. Тэгээд төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж ирдэг. Тэзүүн дотроос ерөөсөө ямар нэг хийгдэж байгаа барилгын техникийн шийдлийг гаргаж ирэх нь байна. Томсгосон хадгалаад төсөв гарч ирдэг. Тэгээд энэ өөрөө төсөл болоод хэрэгжих юм бол ямар хугацаанд төсөл болж ирдэг гэдэг ерхий төлөвлөгөө гарч ирдэг. Энэ бичиг баримтыг тэзүү гэдэг. Тэзүүний хэлбэлцэл өөрөө зураг төсөл болон төсөв дээр 30-аас 40 байх нь хэвэн. Яг л энэ чинь концепшн хэмжээд эхлээд зөв нэг юм хийх гээд байна. Ийм ерхийдөө энэ ашигтай байна гэдэг гарч ирдэг. Энэ бол ажлын наривчсан зураг биш. Тэгэхээр тэзүү бол өөрөө 30-аас 40% хэлбэлцтэй юм концепшн бичиг баримтаа 3 үнцээр гарч ирдэг байна.
Монголд ингээд тэзүүн дээр хийгээд үнэхээр асуудал байна. Ямар асуудал байна вэ гэхээр манад одоо байж байгаа 3 хөгжлийн төвтэй. Манай Монгол улсад 3 хөгжлийн төв. Барилгын хөгжлийн төв, зам тээврийн хөгжлийн төв, эрчим хүчний хөгжлийн төв. Зам тээврийн хөгжлийн төв бол хамгийн удаан түүхтэй. Анх барилгын хөгжлийн төвөөр бүх тэзүүнүүд ордог байсан. Тийм учраас барилгын хөгжлийн төв техникийн шийдэл, эдийн засгийн шийдлийг бол баталцдаг. Зам тээврийн хөгжлийн төв сүүлд төмөр замын төслүүд явахтай холбогдлолтойгоор бол хөгжлийн төв байгуулагдсан. Өмнө зөвхөн автотээврийн хөгжлийн төв мүү гэж байсан. Сүүлд байгуулагдсан учраас авто замын тэзүү эдийн засгийн тооцоо дээр одоо тэзүүн дээр магадл хийхгүй байгаа. Хуулиар бас юм. Зам тээврийн хөгжлийн төвийн замынхан төслүүдийг зөвхөн төмөр зам дээр техник шийдэл дээр л хянаж байгаа. Төсвүүдээр нь хянахгүй ч. Хуулиараа чи юм хүмүүсэн ч ингэж шийдвүү. Эрчим хүчний хөгжлийн төв болохоор аль алийг хийгээ явцсан. Тэгвэл Монгол хүнд үйлдвэрийн аж үйлдвэрийн хөгжлийн төв гэж байдаггүй. Тэгэхээр хүнд үйлдвэрийн том төслүүд орохороо барилга хөгжлийн төвөөр ингэж ёслоод байдаг. Оюутлогоо дээр бол маш том олон төслүүд явсан, тэзүүч орсон, зураг төслүүд орсон. Манай барилга хөгжлийн төв бол одоо иргэний барилгыг л хянаж байгаа. Иргэний барилга. Аж үйлдвэрийн барилгыг хяндаг. Мэргэжлийн зөвлөл энэ хөгжлийн төвийн тухай ярьж байгаа. Зөвлөл сайд болгон дээр байгаа. За санал болохоор ер нь бол хүнд аж үйлдвэрийн төв гэж байгуулад тэр нь том төслүүдээр хянаа зам тээврийн төв нь зам тээврийн холбогдлолтой хөгжлийн төвүүдийг тэзүүнүүдийг хянаж яваад хөгжлийн төвүүд дээр зарим улсын төсвийн захиалагчийн ажлыг өгсөн. Тэгэхээр хөгжлийн төвүүдээс захиалагчдын ажлаа салгаад барилгын хөгжлийн төв болохоор барилгын яамдаа хариалагдаад байж байгаа. Зам тээврийн хөгжлийн төв нь зам тээврийн яамдаа хариалагддаг. Эрчим хүчний хөгжлийн төв нь эрчим хүчний яамдаа хариалдаг. Тэгээд төвүүд нь болохоор зурагтыг баталж байгаа, зарим тэзүүг нь баталж байгаа. Тэгээд улсын төсвийг захиалагчийн хяналтыг хийгээд. Уул нь бол тэр захиалагчийн хяналтыг өөр институт хийгээд хөгжлийн төвүүд өөрснөө тэр норм дүрм стандарт тэзүүгээ батлах, зургаа батлах гэдэг салбарын хөгжлийг барьж байгаа юм. Зөндөө шийдлүүдээр бас бичсэн байж байгаа. За техник үдийн засгийн үндслэлээр бол концепцуд зураг байж байгаа. За нарийн зураг гэж байна. Тэзүүний талаар бол ерөөхдөө юм байна.